Энд яагаад хүмүүс энэ подолд амьдардаг хүмүүс их байдаг байхгүй. Подолыг бүр монголчууд л подол гэж муухай үздэг болохоос энд бол подолд хүмүүс амар их амьдардаг байхгүй. Яагаад тэгэхээр тэр нь их дулаахан байдаг байхгүй. Сайн дэч биш. Энд чинь нөгөө нэг гал мал төлдгөө ийм зарим нэг доол газ маз байхгүй, төвийн холболт дулаан байхгүй ийм газруудад ийм хүүтэндөө газар чинь нөө аль болох түнш мүнш хэмнэлттэй байх гээд нөө подолд хүмүүс их амьдардаг байхгүй. Подолыг янзлал, будаж янзлал тэгэл айл болох зөөр одоо газрын гүнээс доошоо бүр 2 давхар гүнд хүмүүс амьдрал шүү дээ. 2 давхрын гүнд. Тийм айлд би орж үзчихлээс. Ерөөсө шатаар нь буугаал зүгээр чийг ингээл хаах хийж байгаа юм чи. Тэгээ өөрөөсөө тэр амар чигэн дотор яаж өвдөрдөг. Би битүү шүү дээ тэр чинь. Бүр ингээ бодохоор хүртэл амар санагдаж байгаа шүү дээ. Би битүү байр. Нийл чиг юм шүү дээ. Одоо яг ингээ газрын төвшин байгаа шүү дээ. Тэрнээс доош ингээд 1 давхар айл байгаа. Тэрнээс дахиад доош 1 давхар айл байгаа. Тийм айлд орж үзчихэл байсан. Тэгээд эдгээр чинь яг хөө тийм газар нөгөө дулаахан байдаг. Одоо ингээд өрөөндөө ингээд нэг тэн асаагаал жоохон асаачхад нөөдгөн бүхгээл дулаацчдаг. Ийм дээр байдаг байранд чинь тэн асаасан ч гэсэн их дулаацгүй шүү дээ. Юу аа. Буцаад хурдан хөрчөөд идэх хөөх. Би амар өмхий санаа суугаад Турк цантаа болж байгаа нь бүр амар илт мэдэгдээд байгаа байхгүй. Сүүлийн хэдэн сар одоо жишээ өчтөрөөрөө нэг чингэж байгаа. Үгүй өчтөрөөрөө шуурчтөрөөрөө энэ ус уцлагч нь усаа буцалгаад тэгээ хоолоо хийвэл газ ч арай бага хэрэглэгдэн штэ. Арай удаан хэрэглэгдэнэ гэж тэгж байна. Тэгээд ус уцлагч нь буцлахаар тогны мөнгө их гарна даа гэж би бодсон байхгүй. Тэгснэ гинт энэ яг хулгаан тогтой юм биш. Тэгээ хулгаан тогтой болохоор энэ тогоо гамрахгүй байхгүй. Ус уцлагч чинь бол тогийг бол бас уун даа. Тэгтэл ус уцлагч нь усаа буцалгаад тэгээд хоолыг гэж тооруугаа хийгээ тэгээ газан дээрээ буцалгаа. Тэгвэл юу чинь газ дээр баг хэрэглэгдэж ш. Тэгэхээр би яг энд яг хулгаан тогтой байж магадгүй юм байна гэж бодогдсон бохоггүй. Тэгээ өчигдрөөрөө шалгалт авлаа. Ихчиг гаднаас орж ирэхээс өмнө юу алаа. Өөднийхөө гэрлийг асаацсан бохоггүй. Яг ирэх төхүүлж жагаад тэгээ ороод ирэхээр ганцаараа жоохон эвгүй өргөд гэрлнүүдээ ингээ асаачлаа. Жага эвгүй байна гэсэн чинь зүгээр гайгүй штэ. Энэ гэрлнүүдээ асаачих тог мог гайгүй гэд тэгээ баригдчихж байгаа байхгүй. Хэрвээ энэ чи тогны мөнгө өгдөг байсан бол тэгэл тогны мөнгө төгрөг гээл нэг юм ярина л да. Нэг амнаас нь юу энд чи ингээ удцсан хүмүүс чинь яг туркуудтай адилхан нэг тэлээ байсан ч одоо монголоор 100 төгрөг байсан ч үхэл хагалтай. Яг туркуудтай адилхан болчихдог байхгүй. 100 төгрөг байсан ч үхэл хагална. Монголчууд бол 100 400 500 тоохгүй шүү дээ. За тэгэхэд эдгээр чинь бол ёстой үхэл 100 төгрөгөн дээр ч гэсэн одоо ялангуяа энд байгаа энэ монголчууд бол бүр амар бол туркуудээс амар болцсон байдаг. Амар нарийн хатаж өхмөрүүд хоол мол хийж идэггүй шүү дээ. Одоо тэр миний өмнө нь байсан байрны тэрнийг залуу хоол хийхгүй яаж юу идэж болдог байсан бүү. Одоо энэ их ч бас хоол идэг. Сонир шүү. Тэгэд нэг юм үлсөөл тэгэл туркууд хоолыг амар хурдан иддэг байхгүй. Тэгээд хоол моол нь ингээд одоо нөө ажилчдын нийтийн хоол гэдэг ш тийм хоолнд ингээд очрлоо зогсож байгаа зүгээр баярлал та гэж өнгөрөл та баярлал та тэр хоол руугаа дайрал тэр очр моочр дайрж байгаа амар сүртэй. Тэг би энэ зарим хоол мол хийж идтгүүл юм бэлгүүдээ гэж боддгийг.
идэх юм мэтлээ. Иддэг ч юм уу, иддэггүй ч юм уу. Тиймэрхүү л байна да. Тэгээд ямар ч байсан. Анаас өчтөр шалгалт авсан чи харин онцдгийн амархан баригдсан ш.